Эзний өдрийн мэнд хүргэе. Тантай хамт байгаадаа маш их баяртай байна. Та дэрт хүндээ эзэн таныг ивэгээ. Би тантай хамт байгаадаа баяртай байна. Гэт мэдчихлэхгүй юу? За, Магдалины багийнхандаа баярлалаа. Биднийг бас Магдалины гайхалтай уршууд бас өдөрдөж өгсөнд өдрөө тэдэндээ зориулаад нэг сайхан алга ташхуу тий. За, эзний уршууд дотор биднийг үнэхээр хөтлөн дагуулдагт баярлдаг шүү. Эзний тусалгоо бэлхэм дүүрэн байх болтугай. За, сайхан амарцгаав. За, ажил амьдрал одоо дажгүй юу? За, бид өнөөдөр энд үнэхээр Бурхны оршихуй дотор хамт сууж байгаа нь юутай ерөөлвэ? Нэм гараг бүр өглөө усаад чуулган руу явж байхдаа үнэхээр талархдаг. Их олон жил болсон байна. Тэгээ манайх чи их хол шүү дээ, нэгдүгээр хороолт. Тэгээд манай чуулганд нэг хүмүүс хол манай гэр хол гэж хэлэхэд их тийм ичгүртэй гэх юм уу? Нисгээс хүмүүс ирдэг, нэгдүгээр хороолоос хүмүүс ирдэг. Яармгийн уртлаас бас ирнэ. Тэр удахаар 61-ийн гармаас хүртэл ирнэ. За ийшээ нөгөө нэг 22-ын товчон гэл бас тэндээс ирнэ. Тэгэхээр улаан хонхроос ирнэ. Тэгэхээр Улаанбаатарын ерөөс өнцөг болон бүрээс ирдэг учраас тэгээ энэ бол нэг тийм асуудал биш. Тийм учраас хамтдаа эзний оршууд дотор сууж байгаа нь юутай өрөөлвэ. Та дэрт хүндээ та ямар үнцэнтэй нэг юм бэ гэж дахин хэлэхгүй юу? За, Йошуа пастор сайн байна уу? Сайн явж ирсэн үү? Харсан чинь амар чухал царай харагдлаа сая. За, хамтдаа залбирах уу? Эзэн минь тэгээ таны өмнө бидний амьдрал ямар байхаас үл шалтгаалаад бид бас юу туулж байгаагаас үл шалтгаалаад бидний дотор бас юу өрнөж байгаагаас үл шалтгаалаад өнөөдөр яг л энэ цагт таны өмнө дахин ирсэн байна. Та биднийг яг л энэ өдөр нэгтгэж энэ өдөр та бидэнд энэ өдрийг зөвшөөрч биднийг дахин даруусгах боломж олгодгийн төлөө тань талархъя эзэн. Ариун сүнсээ та энэ газар байгаач. Хэн нэгэн хүн биш, хэн нэгэн бидний бодол биш. Тэгэхээр таны хүсэл энэ газар биелэх болтугай эзэн минь ээ. Учир нь та энд байгаа хүн нэг бүрийг хайрлаж, энд байгаа хүн нэг бүрт үнцэн өгч, энд байгаа хүн нэг бүрийг та дуудсан билээ эзэн. Та байгаа учраас бид энэ газар оршин байгаа билээ эзэн. Та удирдаач. Таны үг байх болтугай. Эзэн Иесусийн нэрээр залбирч байна. Амен. Эзэн алдарш болтугай. За, сайхан ташхуу те. Бурхан далдрыг өргөж байгаа те. За, бүгд хамтдаа өнөөдөр Ром номын 5 дугаар бүлгийн 1-ээс суралцнаа. Ром номын 5 дугаар бүлгийн 1. За, хүн төрлөخت нэг эвгүй байна те. Та нар тэгж бодогдож байна уу? Угаасаа л эвгүүлдэ ер нь хүн төрлөخت нь ч. Ер нь эвгүй штэ мэдж байгаа штэ. Тэгтээ ер нь нэг юм энгийн амьдралаас дэлхийн ертөнцийн нэг өөр байгааг та нэг ковидаас хойш тий. Хүн төрлөخت нь амаа амхиул нэг яаж мэдхвүдэ тийм үстэй. Өөрсдөө одоо нөгөө Бабилийн цамхаг шиг юм боллоо штэ ер нь бол тий. Библиэлд нэг Бабилийн цамхаг тий. Хүмүүс эвлэлдэн нэгдээд бурхны эсрэг тий. Одоо оодроод ахаар нь хэлүүдийг бий болгосон штэ. Мэдж байгаа үстэй тий. Унаха. Тэрнтэй адилхан бас одоо хүн төрлөخت нь ч одоо технологи энэ тэрмэр одоо бурхнаас өгөгдсөн тэр мэрэгэн ухаан тэр хүч чадлаар бас өөрсдөө бахархах олон зүйл бас хийж байгаа тийм үү. Гэхдээ 2021 оноос 2022 1 жил 2 жилийн хугацаатай хүн төрлөخت нэг ер нь бол та нар бол хинч биш шүү гэдгийг харуулсан он жилүүд өнгөрсөн шүү дээ. Бид нар ч бүр нэгнийгэнтэйгээ уулзах чадхаа болсон юм шүү. Санаж байгаа юу санахгүй юу? Мартсан уу? Бид нар ч сул дорой учраас бас их эвгүй шүү дээ. Зөв үү? Гоё хэдүүлээ гоё юм чөлөөтэй биш үү заа. Их амар гунгэлж мөнөглөөд хэрэггүй заа. Тэ амьдрал хэцүү байна тий. Яах вэ тий. Тэгээ бидний амьдралд бас хийх ёстой юм их байна тий.
Окей. Мэдж байгаа. Гэхдээ өнөөдөр энд сууж байгаа нь ерөөлшин байх тань. Бид нар бурханд олдсон нь. Тэгээ бурханд тоогдсон нь. Энэ олон хүмүүс дундаас бурхан таныг тооцсон байхгүй да ер нь бол. Амен. Сүүлийн үед Монголын нийгэм бүр эвгүй байна. Эдийн засгийн хувьд ч тэр тий. Одоо ингээл хэдэн 7 хоног бид нар одоо бензиндээ очролж. Энэ тэр арын алга хайгаал тийм үү? Нэг дүүргээд өчөөчээ гэл. Энэ одоо ер нь монголчуудын амьдралын хамгийн чухал хэсэг болчиход байна шүү ер. Ухаарсан хүмүүс нь бол машинаа тавиад алхаад байгаа шүү. За машин бол миний амьдрал нэг тийм чухал биш юм байна. Би бас нэг алхаж яхад болно доо гэд ингээд үн цэнэ мэдрээд тий. Гэхдээ яг хоо тий хүний амьдралын хэрэгцээ учраас мэдээж асуудал үүсгэж байна. Өдрөө залбирах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Библи хэлсэн шүү дээ. Миний нэрээр дуудагдсан миний хүмүүс өөрсдөө даруу байлгаж тэгээд нэг үг хэлсэн байгаа шүү. Гимшин залбирах аваас гэж. Гимших тух, эргэх тух. Бурхныг ойлгох тух. Үннийг хүлээн зөвшөөрөх тух тий. Залбирах аваас юу гэлээ? Би чиний газар нутгийг эдгэх болно гэж хэлсэн. Чиний ард түмнийг би өрөөх болно гэсэн. Тэгэхээр ер нь улс үндэстний хөгжил хинтэй холбоотой вэ гэхээр Христ итгэж хүмүүстэй холбоотой шүү бах тань. Яг хөө мэдээж төр засаг маск байна л да. Бид нар тийшэл буруутгаад байдаг болохоос яг үүндээ бид нар ингээд Библи руугаа өнгөгээд харах юм бол бидэнтэй шууд холбоотой. Бид бол ерөөлийн сууг гэдгийг хизээж мартаж бол. Амен. Бид бол үнэхээр эзний элчин сайд гэдгийг хизээж мартаж бол. Биднийг мартуулах гэж маш олон зүйл оролдож байгаа байх л та. За тэгээд миний хувьд бас олон зүйл хийж байна. Чуулгандаа үйлчилж байна, нийгэмд ажиллаж байна, бас сурж байна тий. Тэг их завгүй амьдарч байна. Тэгээ завгүй амьдрал биднийг бас бурхнаас холдуулах гэж их оролддог. Тийм үү? Оролддог. Тэгээ би нэг эзний өмнө залбирсан. Эзэн минь ээ би яг яах ёстой вэ гэд. Тэгээ эзэн надад маш тодорхой нэг зүйл хэлсэн. Би чамайг дуудсан. Чиний дуудлага бол мөнхийн зүйл юм а гэж хэлсэн. Тийм учраас би эзэнд үйлчлэх буюу би болон манай гэр бүл эзэнд үйлчлэх болно гэдэг энэ дуудлага бүрэн гүйцэд хүлээж авсан. Тэгэхээр хизээч эзэнд үйлчлэхгүйгээр амьдрч чадахгүй болсон гэсэн үг. Яг гэвэл энэ бол мөнхийн зүйл. Энэ дэлхий дээр бидний хэрэгжилж байгаа, эдэлж байгаа, ажиллаж байгаа бүх зүйл төр зурх. Гэхдээ энийг орхих гэж байгаа юм бол биш шүү дээ. Мэдээж эзнээс зөвшөөрөгдсөн цаг хугацаанд сайн хийх учиртай. Тийм учраас тэгэл аль нэг нь хийгээл явж. Та ч гэсэн аль нэг нь хийгээд яваарай гэж эзний нэрээр ятгах байна ах түндэр. Харин эзэнд үйлчлэх буюу эзэнд итгэж амьдрах амьдралаа бүү орхиор. Бүү умартаар нийгэм эвгүй байгаа учраас биднийг энэс салах гэж их оролдож байгаа. Эргэлзээ их төрүүлж байгаа. Тийм үү? Тэгээд би ч одоо сардаа нэг удаа чадахгүй 2 сардаа нэг удаа бас эзний үг хуваалцж байгаа. Одоо нөгөө манайх чи эзний үйлээр бас олон үг хуваалцдаг хүн байгаа шүү дээ. Тэгээд эзэн залбирсан их эзэн минь би юу хуваалцах вэ? Ах тунартайгаа. Өнгөрсөн удаа тааг санаж байгаа бол би нэг гомдол буюу уучлал тий гомдол ба уучлал. Тэгээд бас эзэн талархсан. Олон хүмүүс ирээд бас эзний ажил тэнд хийгдсэнийг олон өөрчлөлт бий болсон тухай гэрчилсэн байгаа. Тэгэхэр чи ингээд улам даруусж байгаа байхгүй юу? Тэгэл за эзэн та чуулганд юу хүсэж байна гэл ингээд залбирч байгаа. Тэгээ нэг зүйлийг маш тодорхой өгсөн. Тэр юу гэхээр хүмүүс өөрсдөө маш их буруутгаж байна. Яг л сайн амьдрч чадахгүй байгаа учраас эсвэл өөрөө сайн байж чадахгүй байгаа учраас ч юм уу. Эсвэл энэ дэлхий маш олон зүйлийг шаардаад байгаа учраас хүмүүс тэр цензурд хүрэх гэж маш их тэмцэлдэж байна л та ер нь бол. Зөв үү? Ядаж нэг айтайхан машин унчмаар байна. Ядаж нэг айтайхан хувц өмсчмөр байна. Эвтэйхэн боловсралтай болчмоор байна. Тэм үү? Хүн шиг хүн баймаар байна ч гэдэг юм. За мэдгүй. Хүмүүс биднэрт ч одоо ингээл янз бүрийн л одоо юм хэмжүүрүүд байгаа шүү дээ ер нь бол тий. Энэ хэмжээст бид нар төрж чадахгүй болоод ирэхээр өөрсдийгөө буруутгадаг юм байна л да. Нийгмээр дүүрэн тийм зүйл байгааг олж харсан. Тэгээ эзэн магадгүй амийн талах чуулган дотор ийм зүйл байгаа юм шүү.
Магадгүй онлайнаар сонсож байгаа хэн нэг нь ямар нэгэн зүйлээр өөрийгөө хэмжээд явж байгаа юм биш үсттэй гэдэг зүйлийг маш тодорхой ятгсан гэх юм уу. Тэгэд эзэн залбирсан юу болцгоо гэхэд Ром номын 5 дугаар бүлгийн 1-ийг маш тодорхой илчилж өгсөн байна. Хамтдаа уншъя. Байна уу? Танд Библи байна уу? Асууя, танд Библи байна уу? Амен. За эндээс уншъя. Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид өөрсдийн эзэн Есүс Христээр дамжин Бурхантай яасан гэж эвлэрсэн. Маш энгийн. Библи их энгийн ном шүү дээ. Та мэддэггүй. Хүмүүс бид нар чинь ингээл нэг юм тэр бол агуу нууц те. Бидний бурхан ч нэг тийм нэг нууц байгаад байдаг бурхан ерөөсөө биш байхгүй юу? Ил байж байдаг шүү дээ. Ядчил бид нар ингээл агаарыг намсгалж байгаа л хүмүүс шүү дээ ер нь. Зөв үү? Бидний төлөө нарыг мандуулж байгаа шүү дээ тэр. Зөв үү? Бидний төлөө бидэнд хайртай ах トゥ нар биднийг хайрлах хүмүүсийг илгээж өгсөн шүү. Зөв үү? Тэр бидний бурхан нэг тийм нууц байгаад байдаг бурхан ерөөсөө биш байхгүй. Тэгээ мэдээж нууцлагдсан зүйл гэж байна. Тэр дундаа Библи бол бүр маш энгийн хүмүүст ойлгомжтой үнэхээр түүнийг бид нэр таньж мэдэх бүрэн боломжтой бүх нөхцөл байдал бидний хажууд байгаа гэсэн. Амен. Тийм учраас та дэрэгт хүндээ хэлж та ямар өрөөгцсөн нэг юм бэ гэж. Дахиад хэлж би танд атаархаж байна гэж. Зөв үү? Хэдүүл гоё юмар л атаарх юм л да, тийм үү? Бурхныг мэддэг байх нь ямар гоё юм бэ? Би яах вэ? Зөв. За тэгэхээр хүн төрлөخت нь ер нь үеийн үед олон асуудлуудын өмнө зогсож байдаг. Зогсоорч байгаа, зогсоорч ирсэн. Олон асуудлуудын өмнө. Таны амьдралд асуудал байна уу? Мэдээ сул дорой учраас олон асуудал байгаа тийм. Магадгүй өнөөдөр эзний өргөөнд асуудлаа шийдэх гээд хүн ирсэн байж болно. Та юутай өрөөлтэй вэ? Та зөв газараа зогсож байгаа ш. Ирсэн ш. Үнэхээр таныг урамшуулмаар. Та тууштай байгаа. Тэгэхээр бид энэ асуудлуудын өмнө ирээд мэдээж маш олон байна. Тэгээ энийг бид нэр суурьаар нь олж харцгаая. Суурьаар нь олж харцгаая. Тэр магадгүй бид нар энэ асуудлууд дундаас хамгийн ихний зүйл рүү очих бол магадгүй ийм асуудал бидний дотор байж болох юм. Гэхдээ та энийг ч бас шийдсэн ч байж болох юм. Тэгээ нийтлэхээр бас байгаа байх гэж би бодож байна. Би ер нь хин юм бэ? Зөв. Ялангуяа өсвөрийн залуучууд бол энийг бол өөрөөсөө сугаал явж байгаа. Тэр байтугай 40-50 хүрчээд би яг хин юм бэ гэж бодоод явж байгаа хүмүүс зөндөө байгаа. За тэр байтугай насны эцэд ч ирээд би яг яах ч амьдрсан юм бэ те? Хин юм бэ гэдээ ингэж бодож байгаа. Асуултууд бидний дотор байна. Би яг хин юм бэ гэдэг асуудал дотор зогсож байдаг хүмүүс. Тийм ч учраас одоо сүүлийн нэг 10 жил Монголд нэг зүйл модонд орсон шүү дээ тий. Хөв хүний хөгжлийн сургалт. Зөв. Би таныг өөрийн чинь олж өгнө. Зөв. Манай залуучууд сүүлийн үед нэлээ ийш орж байгаа. Гэтэ энийг буруу гээгүй шүү заяа. Та ингээд бити автоматар шууд энэ буруу юм байна гэж бити бодоод хүлээгээд авчаарай. Гэхдээ энэ бүх зүйлийг шийдэж чадахгүй. Би яг хин юм бэ гэдээ асуусаар л байна. За магадгүй би яагаад энд байгаа юм бэ? Заримдаа бид нар чуулган дээр ирчээд би яагаад энэ Есүсийн сүмд яваад байгаа юм бол гэж бодоо явж байдаг шүү дээ, тийм үү? Заримдаа бид нар нэг ийм асуулт байдаг шүү дээ. Би яагаад тэдний охин болоод төрсөн юм бол? Би яагаад тэдний хүү болоод төрсөн юм бол? Зөв. Ийм асуултууд бидний дунд байдаг үстэй. Арай өөр газар төрсөн бол дээр байхгүй юу? Би яга Монгол төрсөн юм бол? Солонгос хүн болоод төрсөн бол гоё байхгүй юу? Би ягаад энд байна вэ? Та өөрөөсөө асууж та ягаад энд байна вэ? За энэ их чухал асуулт шүү. Миний амьдрал ер нь ямар утга учиртай юм гэж асуудаг тийм үү? Харьцангуй Христ итгэж хүмүүс бол олцсон байгаа хөө. Би итгэж байна.
Амен. Миний амьдралын утга учир яг юу юм бол? Та өнөөдөр л хайгаасаар байгаа юм биш үү? Тэгвэл эзэн танд өгөх бол, илчлэх бол, ойлгуулах бол, эзний ариун сүнс таны амьдралд ажиллах бол, амен. Таны нүд нээгдэх бол, таны зүрх нээгдэх бол. Халелуя. За тэгээд цаашаа нэг ийм зүйл асуудаж байгаа бах магадгүй. Би яагаад зовдөг юм бэ? Та энэ амьдрал энэ асуултыг нь өөрөөсөө асууж үзээгүй ингэж байхгүй бах те. Зөв манайхан би ганцаараа яриа ойлгоод байна уу? Эсвэл та нар бас яг би ганцаараа юм байгаад байна уу? Та нар бас яг тийм байгаад байна уу? Та нарыг бас тийм байгаа бахаа гэж би бодож байгаа шүү. Нэх зовлонгүй амьдрахгүй л байгаах гэж бодож байна. Гэтэ зовоорой гэж байгаа зүйл ерөөсөө биш шүү та. Тэгдэг шүү тий. Би л ганцаараа зовоод байгаа юм. Тэгтээ бид нар ингээ хүн төрлөختнийг харах юм бол бид нар төвшөндөө өөрсдийн үрэх ёстой ачаагаа үрэл явж идэг. Тэр хүн мөнгөтэй байна уу, мөнгөгүй байна уу тий? Тэр хүн одоо юу гэдэг нь тий боловсралтай байна уу, боловсралгүй байна уу, Монгол байна уу, гадаад байна уу? Тэ эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу? Хамаагүй. Хүүхэд байна уу, насанд хүрсэн байна уу? Хамаагүй. Хүн туулах ёстой тий хүн тэр яг өөрт өгөгдсөн тэр зовлонгоо туулаад явж идэг. Тэрийг хүн зовлон гэж хардаг тий. Тэгэхээр бид нар ийм асуултын өмнө бас очиж л байгаа тий. Би яагаад зовдөг юм болов? За магадгүй гэхдээ энэ хүмүүс бас хайнг учраас нэг ийм асуултыг заримдаа асуудаг юм шиг. Гэхдээ ихэнх хүмүүс бас асууж байгаа. Намайг ер нь хайрладаг хүн гэж ер нь байна уу? Чин сэтгэлээсээ. Би ер нь энэ хайр амсаж яваа мó явахгүй байгаа юм уу? Ийм асуултууд бидний дунд байж идэг. За энэ бас их чухал асуудал. Энэ жоохон нас явах тусмал боддсон юм шиг байна. Би энэ өгсөний дараа хаашаа явах юм болов? Тэгэл ирэхээр илүү үннийг хайгалах шиг байгаа юм л да ер нь. Тэр бид нар ч одоо нэг 20 жил болж байгаа чуулга учраас энэ асуудлуудыг шийдсэн баг тийм үү? Гэхдээ бид нар сул дорой учраас мартдаг. Гэхдээ бид сул дорой учраас анзаарахгүй явдаг. Гэхдээ бид энэ зүйлийг ойлгохгүй явж байгаа тохиолдлууд байдаг. Гэхдээ өнөөдөр эзэн танд дахин сануулахыг хүсэж байгаа юм шиг. Та урам зоригтой байгаарай гэж эзний нэрээр урамшуулмаар байна. Тэр магадгүй энэ олон асуултууд дундаас зүрхэнд хамгийн одоо тий утга учиртай байдаг нэг асуулт байдаг баг. Тэр юу гэхээр үнэхээр би үн цэнтэй хүн мөн үү гэдэг асуулт. Үн цэний тухай ойлголт. Хүн үн цэнээ алдаад ирэхээр юу ч хамаагүй хэд. Хүн үн цэнээ ойлгохгүй байх үедээ юунд ч хамаагүй ордог гэх юм. Үн цэнээ алдаад. Та нэг үн цэн гэд хэлэхгүй үн цэн. Энэ нүдэнд харагдахгүй мөртлөө маш чухал гэдгийг мэдээд байгаа тийм үү? Бид нар тийм ойлголтууд байдаг шүү дээ. Энэ агаар нүдэнд харагдахгүй мөртлөө бид нар агаар байгаа гэдгийг мэдж байгаа тийм үү? Салхи нүдэнд харагдахгүй мөртлөө бид нар салхи байгаа гэдгийг мэдж байгаа. Түүнтэй адилхан үн цэн гарт баригдахгүй мөртлөө хүний амьдралд ямар чухал зүйл вэ гэдгийг бид нар ойлгож байгаа. Мэдж байгаа. Энэ бол Бурханаас өгсөн ерөөл ах даа нар. Та дээр итгэндээ хэлэхгүй юу? Та үн цэнтэй нэг юм асуухгүй юу? Та үн цэнтэй нэг юм өнөө. Тэгэхээр намайг хүмүүс ер нь хүлээн зөвшөөрөх болов гэдэг энэ асуултыг яг энэ үн цэнийг ойлгоод явж байгаа. Одоо юу гэдэг нь те? Хүмүүсийн амьдралын дунд байж байгаа баг. Намайг хайрладаг хүн байна уу? Би бусдаас дор юм биш үздэй. Тэ өөрийнхөө үн цэнийг хайгаад байна шүү дээ ер нь бол тийм үү? Энэгээр ингээд хэмжих гээд байгаа. Би хангалттай сайн хүн мөн үү? Миний өнгөрүүлсэн алдаа намайг тодорхойлох уу? Гэт ийм одоо амьдралд ойрхон маш чухал асуултууд бидний дунд явж идэг. Тэгэхээр зарим хүмүүс үн цэнээ иймэрхүү маягаар асуугаад олон зүйлээс хайж идэг байгаа. Та яг үн цэнийг хаанаас хайдаг хүн бэ?
За бас би зүгээр ингээд жишээнүүд ингээд шидэж байгаа шүү. За магадгүй энэ дунд та явж иж болох юм. Зарим хүмүүс үнцнийг амжилтаа сайжаадаг. Зөв. Би маш амжилттай амьдраад өөрийгөө би ямар үнцэнтэй хүн хэм хийгээ бүтээчлээ шүү гэж яддаг. Зарим хүмүүс мөнгө албан тушаалаас хайж яддаг. Би хэр их мөнгөтэй хүн бэ? Мөнгөөр өөрийгөө хэмжиж байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Тэгээ албан тушаал буюу магадгүй ингээд те 30 гараал 40 руу дөхөөл ингээд ирэхээр энэ карьер гэдэг ойлголт байгаа тий. Би ер нь яг ямар карьерд хүрсэн хүн бэ? Тэрүүгээр ингээд өөрийнхөө үнцнийг хэмжиж байгаа. Дэлхий бол ер нь тийм байгаа шүү дээ, тийм үү? Гэтэ та нэг зүйлийг ойлгоорой. Энэ буруу гэж байгаа юм ерөөсөө биш шүү. Энэ зүйл биднийг дүүргэж чадахгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ зүйл бол бидний хэмжүүр биш. Бидний төгсгөлийн эцсийн хэмжүүр биш гэдгийг бид нар ойлгох учиртай байна. Амен. Зарим хүмүүс ингээд нөгөө нэг магтаал, хүндлэл, хүлээн зөвшөөрлөлтийг ингээд хайждаг шүү дээ. Эндээс ингээд үнцэн авах гал тий. Хин нэг нь надад намайг ингээд сайн юм хийж чадах чинь магтахгүй бол ингээд уур хураал. Би нэг үнцэнгүй юм шиг бодогдоол тийм үү? Би гэрээ цэвэрлчихэд байх чинь ээж аав намайг магтахгүй харин би ингээд тий буцаа буулгачмаар юм шиг санагдаал тийм үү? Би мөнгө их олоод байх чинь намайг үнэлэхгүй болохоор би ажил хийхээ болчмоор юм шиг санагдаал. Зөв. Би сайн үйлчлээд байх чинь намайг тоож харахгүй болохоор би болчмоор юм шиг санагдаал. Нэг өсөндөө хийж байгаа аливаа зүйлээсээ бид нар ингээд үн цэнийг хайж яадаг. Хүн. Гэхдээ энэ зүйл дүүрэхгүй гэдгийг бид нар ойлгох учиртай юм ахтана. За тэгвэл энэ зүйлийг дагаад хүмүүсийн зүрх сэтгэл үргэлж өөрчлөгдөж байна. Бас ингээд дагаа савлж яадаг юм байна л дээр. Ингээд савлж яадаг. Ямар байгаас нөхцөл байдлаас шалтгаалаад хүн чинь сул дор очир өөрийгөө бид нар ч бол агуу гэж бодоод байгаа шүү дээ. Тэгтэл ингээд нөхцөл байдлаас бодлоо бидний ингээд зүрх сэтгэлүүд ингээд янз бүр болж яадаг. Нэг ч гоё ч юм шиг санагдаал те. Нэг ч юм шиг хин ч юм шиг санагдаал. Заримдаа би нэг агуу те үнцэнтэй хүн ч юм шиг санагдаал ингээд явж байгаа. Тэгвэл бүгдээ энийг Библиэс харцгаа. Библи бид нарт юу гэж хэлсэн? Үнцний талаар тий. Библи. Тэгэхээр өнөөдөр бидний уншиж байгаа Ром номон дээр 1-р бүлгийг бүгдээ дахин харцгаая. Энд юу гэж байгаа гэхээр тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид өөрсдийн эзэн Есүс Христээр дамжин Бурхантай эвлэрсэн гэж хэлсэн байна. Тэгэхээр чиний үнц нь үнэхээр хаанаас ирдэг вэ гэдгийг бид нар үргэлж өөрөөсөө асууж явах хэрэгтэй юм шиг. За энэ өгүүлбэрт үнц нь аврал, харилцаа, найдварын тухай маш том үннийг хэлж өгсөн байна. Найдварын тухай. За юу гэж байгаа вэ гэхээр итгэлээр зөвтгөгдсөн гэж. Цаашгаа үргэлжлүүлээд өөрсдийн эзэн Есүс Христээр дамжуулан яасан гэж байна? Бурхантай эвлэрсэн гинэ. Бурхантай эвлэрсэн. Бурхантай эвлэрсэн. Тэр эндээс бид нар нэг юм асуулт гарч ирж байгаа. Яагаад би зөвтгөгдөх ёстой юм бэ? Би тийм буруу юм хийсэн хүн юм уу? Би байдгаараа л хичээж байгаа шүү дээ. Зөв үү? Би угаас ойлгоол байгаа шүү дээ. Тэ? Миний байгаа нь л энэ шүү дээ. Зөв. Гэдэг ийм асуултууд байгаа шүү дээ. Яагаад бид нар заавал зөвтгөх ёстой гэдэг энэ асуулт бид нэр өөрсдөө ухаж ойлгохгүй ч гэсэн үргэлж бидний дотор явж идэг. Яагаад гэдэг асуулт. Тэгвэл Библи маш тодорхой нэг зүйл хэлсэн нь зөвтгөлтэй холбоотой маш одоо тэ хүмүүс бидний ойлгох ёстой нэг зүйл юу гэхээр Ром номын 3-р бүлгийн 23 дээр маш тодорхой нэг зүйлийг хэлж өгсөн байна. Тэр би тэрийг дуудаж өгье. Тэн дээр юу гэсэн бэ гэхээр бүгд нүгэл үйлдсэн тул Бурхны алдар сурд хүрдэггүй гэж хэлсэн байна. Бүгд нүгэл үйлдсэн тул таны зүрх сэтгэл хангалттай дүүрэн байж чадахгүй гэсэн санаа байхгүй юу? Ер нь бол ойлгож байна уу? Бүгд нүгэл үйлдсэн тул та яаж сайн хичээсэн ч таны дотор нэг юм дутуу хэмжээс үргэлж байна л гэсэн санаа.
Ойлгож байна уу? Тэгэхээр энэ дээр нүгэл хүний хамгийн том асуудал нүгэл юм байна гэдгийг Библи ойлгуулж өгсөн баг. Дахин хэлье. Хүний хамгийн том асуудал нүгэл. Нүгэл. Нүгэл гэдэг үг монголчууд бидэнд их хүн тусдаг л да. За маш энгийнээр ярих юм бол Бурханаас таслагдсан. Бурханаас холдсон. Бурхантай харилцах харилцаа байхгүй болсон гэсэн. Тийм учраас тэр орон зайг үргэлж хайж явж байгаа гэсэн. Амен. Энэ бол үнэн шүү баг тунд. Тэрэн дээр бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бүгд гэсэн баг. Бүгд гэдэгтээ хэний тухай хэлж байгаа гэхээр миний тухай хэлж байна. Таны тухай хэлж байна. Бидний тухай хэлж байна. Хүн төрлөختний тухай хэлж байгаа мах тунд. Түүнээс биш тэрний тухай биш. Энэний тухай биш. Хүн төрлөختний тухай. Бүх хүн төрлөختөн үүнтэй шууд хамаатай гэдгийг Библи хэлж өгсөн байгаа. Тэгэхээр бид нарыг эндээс харах юм бол Библи биднийг хэн нэгэн хүнтэй харьцуулдаг биш, харин Бурхны ариун байдалтай харьцуулдаг юм шиг байна. Ойлгож байна тий? Хэн нэгэн хүнтэй биш, Бурхны ариун байдалтай биднийг харьцуулдаг. Юм учраас бид нар тэр цензурт хүрэхгүй байгаа гэсэн. Ойлгож байна тий? Тэгэхээр бид яг өөрсдийнхөө хэмжээсээр л аливаа зүйлийг хэмжих үед бидний дотор үргэлж тэр хоосон байдал, үргэлж тэр дутуу байдал, үргэлж тэр тэр өөр зүйлийг эрэлхийлсэн тэр байдлууд байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь Бурхнаар дуудагдсан эзний үгийг сонсож байгаа таны хувьд ойлгох ёстой үний юм ах тун. Тэр хүний хамгийн том асуудал нүгэл гэдгийг хүлээн зөвшөөрцгөөе ах тун. Нэг зүйлийг ойлгоё. Бид нар нүглийг удлаа хийх ч юм уу, улгаа хийх ч юм уу, завхаарах ч юм уу, хүн гомдох ч юм уу, ийм хэмжээс байгаад байдаг. Итгэгч бидний хувьд. Гэтэл Библи нүглийн тухай ойлголтыг юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар Эхлэл номдор очих юм бол Бурханаас таслагдсан гинэ. Бурхантай харилцахгүй байгаа нь өөрөө нүгэл гинэ. Ойлгож байна уу те? Бурхантай харилцахгүй байгаа нь өөрөө бидний амьдрал тэр ирж байгаа тэр дутуу байдал, бидний амьдралд ирж байгаа тэр хоосон байдал, бидний амьдралд ирж байгаа тэр хүнд хэцүү нөхцөл байдлууд үүсэж байгаа гэдгийг ойлгуулж. Өвлийн дараалал дахин нэг ойлголт нь юу гэхээр хүн хоорондын асуудал гэж Библиэлд хэлсэн байна. Хүн хоорондын асуудал. Нэгөөсөө хүнтэйгээ харилцаа хагарсан. Бид нар Эхлэл номдор очимод Адам Ев хоёр анх бол маш гоё байсан шүү дээ, тий. Зөв үү? Нүцгэн гэж байгаа шүү дээ, ер нь бол тийм үү? Тэгээ Бурхны өмнө тэ нүгэл үлдснээсээ бол Бурхныг зөрчснөөсөө, Бурхны тушаалыг зөрчснөөсөө болоод яасан гэхээр би энийг хараад ичсэн байхгүй юу? Тийм үү? Тэгдэг шүү дээ, нөө орхимж хийсэн ч гэдэм үү, тэ? Ингээд нэг юм хамгаалсан ч гэдэм үү, нэг навчаар нэг юм хийсэн байдаг шүү дээ, тийм үү? Юуны тухай хэлж байгаа гэхээр Бурхан хүн хоорондын харилцаа тасарсан байна. Нэгнээсээ ичдэг болсон. Санаа зовдөг болсон. Шууд би нэг ойлгож хүлээж авч чадхаа болсон гэх юм. Гим нүглийн тухай ойлголт шүү байна. Гурав дахь бас нэг ойлголт байгаа шүү дээ. Тэр нь юу гэхээр газар дэлхийтэй тий. Байгаль дэлхийтэй. Бурхан анх бол тий хүн гэдэг Бурханы энэ үнцэнтэй бүтээл байгальд те арслантайгаа те энэ зэрлэг араатнуудтай хүртэл хамт амьдарч байсан гэд Библиэлд байдаг үст. Гэсэн одоо болохоор тэднээс айц зүхтаагаад байгаа шүү дээ, тийм үү? Тэгээ бид нар те газар хүртэл ингээд хагалдаг болсон шүү дээ, ер нь. Юунаас болж? Гим нүглээс. Бурхантай харилцаа тасарснаас болж. Тэгэхээр аминтлагчудаа бид өнөөдөр гим нүглийн талаарх ойлголт маань дараагийн түвшинд гарах болсон. Яг вэ те худлаа ярих, булгаа хийх, завхаарах, хүн гомдох энэ бол ёс суртахууны асуудал байхгүй юу? Бүгд мэдж байгаа, хүн төрлөخت нь бүгд мэдж байгаа. Харин өнөөдөр бид эзнийг таньж мэдсэн хүмүүсийн хувьд гим нүглийн талаарх ойлголт маань бүрэн шинчлэгдэх учиртай юм. Дараагийн шатанд гарах учиртай. Бид нар 20 жил болсон. Амен. Тийм учраас бид яагаад
эзний үгтэй ойрхон байгаа ч. Бид яагаад залбираач? Бид яагаад те үнэхээр чуулгандаа яриач гэж ятгадаггүй гэхээр бид үнэхээр бурхантай харилцах гээд байгаа маа. Бурхантай харилцах. За тэгэхээр үнэхээр нүглийн хамгийн том үндэс буюу асуудал бол Бурханаас тусгаарлагдсан гэдгийг бид нар ойлгох учиртай юм шиг байна. Бурханаар тусгаарлагдсан гэдгийг бид саяны хэмжүүрээр олж хардаг, итгэж чаддаг. Одоо тий өргөн хүрээнд харж чаддаг. Тэр итгэгч байхыг эзний нэрээр ятгах байна ах тундар. Юрөөж байна ах тундар. Тэгэхээр одоо тэгвэл яах вэ? Бурханаас таслагдчих, хүн хүнээсээ таслагдчих. Байгаль дэлхийгээсээ таслагдчих. Одоо яах вэ? Гэхээр өнөөдрийн эзний үг бидэнд маш тодорхой болж ирж байгаа хаа гэж найдаж. Яагаад зөвтгөгдөх ёстой гэж? Яагаад? Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн гэж. Итгэлээр. Одоо бидэнд зөвтгөгдөх шалтгаан байгаа буюу Бурханаас таслагдаад тэгээ одоо бидний нөгөө ярьдгаар ирээдүйн нөгөө те тамд очих ёстой байсан. Тэгээ Бурханаас таслагдаад хүн хоорондоо харилцаж чадхаа болсон, Бурхантай харилцаж чадхаа болсон. Энэ асуудлыг бид нар итгэлээр эргээд сэргээх боломж байна ах түнэр. Итгэлээр. Бүгд хамтдаа итгэлээр гэж хэлэх үү? Итгэлээр сэргээх боломж байгаа. Амен. Тэгэхээр бид итгэлээр өөрийн үнд цэнийг олж харцгаая ах түнэр. Юу гэж хэлж ийнэ гэхээр би амьдралаа өөрөө мэднэ. Бурхангүйгээр амьдрч чадна. Би өөрийнхөө замаар явж үнэхээр Бурханаас нүүр буруулсан тухай ойлголт бишээ. Харин одоо бид Христээр эргэж ирж итгэлээр бид зөвтгөгдөх учиртай юм. Итгэлээр бид зөвтгөгдөх учиртай. Амен. Би өөрөө зөвхт байж чадсан учраас Христ намайг хайрлсан биш. Би угаасаа сул дорой учраас Бурхан намайг хайрлсан гэдгийг ойлгоно гэсэн. Бурхан хайрлсныг бид юугаар харж болох вэ гэхээр бид Ром номын энэ 5 дугаар бүлгийн 8 дээр ингэж хэлсэн байна. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө үгснээр биднийг хайрлах хайраа Бурхан харуулсан билээ гэж хэлсэн. Христ нүгэлтнүүдийн төлөө өгсөн гинэ. Христ нөгөө саяны энэ 3 асуудалтай хүний төлөө өгсөн гэсэн үг байхгүй юу? Бурханаас таслагдсан, хүн хоорондын асуудал харилцаа тасарсан, байгаль хүн хоёрын харилцаа тасарсан. Ийм хүмүүсийн төлөө. За бидний мэддэг хэлгээр худлаа ярьдаг, хулгай хийдэг, нөгөө нэг муухай зүйл хийдэг хүмүүс бидний төлөө Есүс Христ загламаа дээр амиа өгсөн гэж байна шүү. Амиа өгсөн. Тэгэхээр амиа өгнө гэдэг нь энэ өөрөө хүн төрлөختнийг бидний хайрын хамгийн том илэрхийлэл мөн биз дээ. Хүлээн зөвшөөрж байна уу те? Бид яг хэн нэгнийг хайрлаж байгаагаа илэрхийлэхийн тулд өөрт байгаа бүхнийг зориулдаг үстэй. Одоо жишээлбэл аав ээж нар бол үр хүүхдүүдийнхаа төлөө яаж сайн боловсралтай болох уу? Яаж сайн хүн болох уу? Дүүнерт бол энэ их ойрхон байгаа бах тийм үү? Ингээл өглөж байгаа шүү дээ. Би чиний төлөө гэх. Зөв. Тэгэл нөгөөд нь ингээл стресстэй л ингээл манай өсвөрийн залуучууд маань. Гэтэл энэ бол хайрын зориулал. Энд Есүс Христ яасан бэхээр тийм одоо муухай зүйл хийсэн, тийм онцгүй байсан нэгний төлөө өөрийгөө өгсөн гинэ бүр. Амен. Өөрийгөө өгсөн гинэ ах түнэр. Халелуя. Бид нар өөрсдийнхөө үнд цэнийг ойлгох хэрэгтэй. Нэг өсөндө Бурхан биднэрт үнд цэн өгсөн юм аа. Бид өөрсдийнхөө хэмжээсийг, өөрсдийн үнд цэний хэмжээсийг ямар нэгэн материалын зүйлээр биш. Ямар нэгэн бид нар олж авсан чадвараар биш. Ямар нэгэн бидний амьдралд байгаа тэр мэдлэг боловсролоор биш. Тэр дансанд байгаа мөнгөөр биш. Харин бид Бурханы хайраар хэмжих нь итгэж бидний амьдрал өгөгдсөн утга учир юм аа. Халелуя. Нийгэм ивгүй байна. Би ямар сериус нэг хэлээд байна. Гайгүй үстэй. Бид нарыг ингээд сорж штэ. Зүгээр л сорж гин.
Би бас өнгөрсөн 6 жилийн хугацаанд харьцангуй бурхны ийм хамгаалтан дотор байсан юм. Яг ингээд эзний хаанчлал дотор пастрын үйлчлэл хийгээд ингээд явахар чинь яг л нөгөө чуулгандынхаа хүмүүсийн өнөөс явж байгаа хгүй ер нь бол. Бүгд итгэгч гоё те. Харилцаад гоё. Болохгүй бол Библи гаргаж ирж байгаа загин чинь гоё зөв. Одоо энэ нийгэм рүү гараад Библи гаргаад загинсан ч гээд байгаа хгүй ерөөсөө. Эвгүй. Гэхдээ бид нар тэвгээр өөрийгөө хэмжиж болохгүй байх. Библи бидэнд хэлэхдээ загалмаа. Загалмаан үндсээр өөрсдийгөө хэмжих учиртай юм байна. Тэр яасан гэж өөрийгөө биднийг гэмтнүүд байхад, биднийг нүгэлтнүүд байхад, биднийг тийм ойлгомжгүй нэгэн байхад, өөрийгөө ойлгоогүй явж байгаа нэгэн байхад, хаана байгаагаач ойлгохгүй байгаа нэгэн байхад, зөв үү? Яах гэж амьдарч байгаач ойлгохгүй байгаа нэгэн байхад бидний төлөө өөрийгөө зориулаад тэр бүр амиа өгсөн гэж байна шүү. Хэлсэн байж таа та нар Библиэлд 5:8 дахин уншия. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлах хараа Бурхан харуулсан билээ гэж. Исая номын 59-ийн 2 дээр нэг ийм зүйлийг бас хэлсэн байна. Харин хилэнц чинь та нарыг Бурханаас хагцуулна. Нүглүүд чинь түүний нүрийг та нараас даллжээ. Тиймээс тэр сонсдгоо гэсэн баг. За эндээс бүгдээ нэг зүйлийг ойлгоё. Нүглүүд чинь түүний нүдийг та нараас яадаг гэж байна. Бурхны нүдийг биднээс далддаг гинэ. Юу нь? Нүгэл гинэ. Тийм учраас нүгэл хүн төрлөختний амьдралын асуудал гэдгийг Библи маш тод хэлж өгч байгаа. Тэгээд зогсохгүй яадаг вэ гэсэн чинь та нарыг сонсохгүй гинэ. Нэг юм ойлгогдож байна уу? Нүглүүд Бурхны нүдийг түүний нүрийг та нараас далддаг. Бурхны нүур царайг биднээс далддаг юм байна нүгэл. Тэгээ зогсохгүй сонсохгүй гинэ. Сонсохгүй гинэ. Ийм л найдваргүй байсан хүмүүсийг Есүс Христ хайрлаж өөрийгөө өгсөн юм ахт. Тэгэхээр бид нар яг энэ зүйлд очихын тулд бидний хийх ёстой үйлдэл бол ерөөсөө итгэлээр түүнд очих явдал юм ахт. Тийм учраас Ром номын 5 дугаар бүлгийн эхэнд тиймээс итгэлээр яана гэсэн бэ? Зөвтгөгдөн гинэ ахт нар. Та итгэлээр зөв болон гэсэн байна. Одоо би сайн зүйл хийснээрээ ч юм уу? Эсвэл би хичээд зүтгэснээрээ ч юм уу? Эсвэл би амжилтанд хүрснээрээ ч юм уу? Эсвэл би үнэхээр надад байгаа зүйлээрээ бахархаал түүгээр дамжуул чи зөвтгөгдөн гээгүй. Энд өгсөн бэхээр итгэлээр зөвтгөгдөн гэж хэлсэн байна ахтан. Итгэлээр дахин хэлээ итгэлээр. Энэ ямар гоё үг гэж та энийг гоё брэнд болгож аваарай заяа. Итгэлээр та үнэхээр итгэж чадчихвал бидний амьдралд өөрчлөлт ирнэ гэдгийг Бурхан мэдэж байгаа. Тийм учраас бидний амьдралд өгсөн гарц бол ерөөсөө энэ. Тэгсэн мэт. Хүн төрлөختний туршид янз бүрээр үзсэн шүү дээ. Үргэлж бариулж үзлээ. Ариун одоо хураг өргөж нэл хурагч өргөж үзлээ. Тэгээ болохоо байгаа сүлд нь яасан бэхээр эзэн Есүс Христ хүн төрлөختний төлөө ирсэн юм аа. Энийг бид нэр ойлгохгүй бол өөрсдийгөө өөр зүйлээр хэмжих үү. Ямар их хүмүүс өөрсдийгөө буруутгаж амьдарч байна вэ? Буруутгал гэдэг зүйл биднийг Бурхан руу биш яг уу буруу зүйл рүү хөтлөх бол. Харин энд юу гэж хэлсэн бэхээр зөвтгөл гэж хэлсэн. Хэрвээ бид зөвтгөлийг ойлгох юм бол яг уу биднийг зөв зүйл рүү хөтлөх болно ах та нар. Нэг зүйлийг та маш сайн ойлгоор. Таны өнгөрсөн хугацаанд хичээд зүтгэсэн зүйлийг огтхонч үгүйсгээгүй ш. Үгүйсгэв.
Харин та энэ зүйлдээ хуурдчих хэрэгтэй гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бидний гол зорилго бол Есүс Христ итгэлээ өгөх юм аа. Тэгвэл яана гэж байна? Зөвтгөгднө гэсэн. Зөвтгөгднө. Түүгээр зогсохгүй Есүс Христээр дамжуулаад яана гэж байна? Бурхантай эвлэрнэ гэж байна шүү дээ. Нөгөө асуудал шийдэгдэж байгаа байхгүй юу? Бидний асуудал юу байсан бэхээр Бурханаас тусгаарлагдсан байгаа байхгүй юу? Ойлгож байна те? Бурханаас тусгаарлагдсан. Хол болцсон. Нүдийн далдалцсан. Тэгээд Бурхан сонсгоо болцсон гэж байна шүү. Тийм учраас магадгүй асуудал байгаад байгаа юм шиг байгаа байхгүй юу? Гэтэл Библи өнөөдөр бидэнд маш тодорхой хэлж байгаа нь чи итгэлээр ирэх юм бол зөвтгөгдөөд түүгээр зогсохгүй тэр Есүс Христээр дамжуулна. Тэр Бурхантайгаа эргээд эвлэрэх болно гэсэн. Үүнээс илүү ерөөл хүн төрлөختөнд хаана байгаа юм бэ хтундар? Бид үнэхээр Бурхантайгаа эвлэрч бид үнэхээр тэ бусдын өмнө эрх мэдэлтэй зогсно гэдэг нь юу та ерөөл вэ? Бидний эрх мэдэл мөнгө биш. Бидний эрх мэдэл албан тушаал биш. Бидний эрх мэдэлтэй тэр олж авсан чадварууд биш. Энэ бол зүгээр л ерөөл байгаа хтундар. Бидний ерөөлийг өөр зүйлтэй андуурах байд. Бид нар хуурдаж байх байд. Хтундраа. Ийм чухал учраас бид Бурхантай хамт байдаг эрхтэй хүмүүс учраас эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр миний нэрээр дуудагдсан хүмүүс өөрсдөө даруй байлган залбир гимшиж гэж байгаа шүү дээ. Гимшиж залбируул. Одоо яана гэсэн бэлээ? Хөрөөн гэсэн шүү. Хөрөөн. Бурхан удлаа ирдэг гэж юу? Бид үнэхээр ямар чухал байр суурин дээр байгаа хүмүүс вэ? Тэгээ бидний хэмжүүр яг юугаар хэмжигдээд байна вэ? Бид өөрсдөө амьдралыг яг хинээр хэмжээд байна вэ гэж. Та өөрөөсөө асуугаач гэж эзний нэрээр ятгамаар байна. Ятгамаар байна. Халелуя. Тэгэхээр нэг зүйлийг бүгд эндээс ойлгох. Нүгэл биднийг Бурханаас холдуулдаг. Буюу дуулуургүй байдал биднийг Бурханаас холдуулдаг. Дээр нь бидний үнд цэнийг өөр зүйл рүү чиглүүлэх гэж оролддог баг. Харин бид итгэж чадах юм бол одоо бид өөрийгөө Иесус Христээр хэмжих болно. Энийг мэдгүй улмаас би энийг дурдж байгаа биш. Бид мартцсан байх үедээ гэдэг ойлголт. Бид мартсан байх үед. Хэрвээ бид мартвал аюул. За дахиад уншъя. Тиймээс итгэлээр зөвтгөгдсөн бид өөрсдийн эзэн Есүс Христээр дамжин Бурхантай эвлэрсэн. Зөвтгөгдсөн бид одоо эвлэрсэн. Эвлэрсэн бид үн цэнэ мэдрэх болно. Тэгэхээр би хинбэ гэж өөрийгөө хайхаасаа илүү эсвэл би яагаад оршин тогтнож байна гэж байхаасаа илүү Бурхан намайг хайрлаж би Есүс Христээр үн цэнтэй юм байна гэдгээ ойлгох нь чухал юм ахтанд. Нэгсэндээ Есүс Христээр зөвтгөгдөж тэр зөвхт байдал дотор үн цэнтэй гэсэн. Зөвхт байдал. Библи биднээс ийм юм шаарддаг шүү дээ. Чи эхлээд амар өөрөө эхлээд нэг агуу хүн болоод тоо. Зөв. Чи ингээ өөрийгөө ариусгах гоё те. Гоё ингээ ариун байгаа л те. Тэгээ чи хүрээдэр. Тэгвэл би чамайг авъя гээгүй байхгүй. Библийн хамгийн чухал зүйл юу гэсэн бэхээр биднийг нүгэлтнүүд байхад хайрлсан гэж байгаа шүү. Ойлгож байна те? Тэгвэл тэр бидний төлөө хийсэн. Тэр бидний төлөө ирсэн. Тэр бидэнд үннийг илчилсэн. Тэр биднийг үнэхээр ямар ч хэмжээсгүйгээр бидний үнд цэнийг ойлгосон, хүлээж авсан, ойлгуулсан. Тийм л ерөөл байгаа. Гэтэл бид хуурдж байгаа. Бид хуурдж байгаа. Би нэг агуу хүн болчоод эзэнд үйлчлээ. Би мөнгөтэй болчоод сүмд очив. Зөв үү те? Би тэ Бурхныг Библи уншаад өстой бүгдийг мэддэг болчоод бусдад яри. Зөв үү? Ийм биш. Харин зүгээр л итгэлээр үлдцэх юм. Итгэлээр хэн нэгэн дээр очие. Амен. Итгэлээр өөрлөгөө ирцгээе. Итгэлээр эхнэр дээр очие. Итгэлээр нөхөр дээр очие. Хүүхдүүд дээр очие. Ах дүүс дээр очие. Тэгээд энэ үн цэнийг, энэ нүглийн асуудлуудыг хамтдаа Бурхантай шийдэцгээе юм.
Хэрвээ нүглийн асуудал шийдэгдэх юм бол бид өөрсдийнхөө үн цэнийг ойлгох болно ах танд. Өөрийн үн цэнийг ойлгоод бардан болоорой гэсэн санаа ерөөсөө биш те. Бид Есүс Христ дотор үн цэнийг ойлгож байгаа бол улам л даруусдаг юм байна. Даруус бүр ингээд өөрийгөө бүр хинч биш юм байна гэдгийг ойлгодог. Өөрт байгаа зүйлээр ингээд бахархаас санаа зовмоор. Тэгэхгүй бол нэг нийгэм чинь биднийг ингээд өөрөөрөө бахархгүй болохоор би нэг хинч биш болоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгэл тэн дотор ч тэмцэл эхэлж штэ. Зөв. Харин бид үнэхээр үн цэнээ ойлгоод Христээр дамжуулж тэр бүгдийг хийсэн гэдэг энэ үн цэнээ ойлгоод даруй зүрх сэтгэлтэйгээр одоо амьдрал руу орцгоё. Амьдралд гарцгаая. Гэх яваас бид нар цаашаа энэ ишээлийг ингээд харах юм бол бидний амьдралд найдварыг өгдөг гэж хэлсэн баг. Тэгээ тэр найдвар нь төвчээртэй байдлыг өгдөг гэсэн баг. Тэр төвчээртэй байдал нь биднийг консолохгүй гэсэн баг. Амен. Эзэн бидний хэвийг хамтдаа залбирцгаая. Таны зөвтгөл яг хаана байна вэ? Таны хэмжээс яг хаана байна вэ? Та яг аль орон зайн дээр зогсож байна вэ? Үнэхээр бүгдээрээ эзний өмнө эргэцгээе. Бурхантай эвлэрцгээе. Христээр зөвтгүүлцгээе. Өөрийгөө зөвтгөх биш те. Бусдаар зөвтгүүлэх биш. Зөвхөн Есүс Христээр зөвтгүүлэх тэр л амьдралаар ах дүүнараа хамтдаа уршилцгаая. Хамтдаа залбирая. Эзэн минь ээ. Та үнэхээр биднийг хайрлсан учраас, дуудсан учраас, та бидэнд шинэ амьдралыг өгсөн учраас. Үнэхээр та биднийг нүгэлтнүүд байхад та тэр загалмаа дээр үнэхээр амиа өгсөн. Бидний хараа үнэхээр тэр загалмаа байхад та туслаач эзэн. Үнэхээр тэр загалмаан үнцэн байх. Таны эрх мэдэл тэр газар байгаа гэдгийг та бидэнд ойлгуулж өгөөч эзэн. Есүс ээ. Үнэхээр та биднийг өрөөж, биднийг хамт байлгадгийн төлөө дахин талархах. Тэ бид бусдаас биш эзэн. Бид өөрөөсөө биш эзэн. Харин бид шийдлийг танаас хайдаг. Бас танаар зөвтгүүлдэг гэдгийг ойлгодог хүмүүс байхад та туслаарай эзэн. Өөрийн чуулганыг та өрөөж өгөөч. Бидний амьдрал үнэхээр тань дотор үнэхээр цэцгэлэх болтугай эзэн. Есүс ээ. Үнэхээр таны нэрээр залбирч байна эзэн. Та өөрийн чуулган дотор оршиж. Та өөрийн чуулган дотор үнэхээр магтагдаж эзэн. Та өөрийн чуулган дотор алдаршааш гэж таны нэрийг тунхаглаж байна эзэн. Бид үнэхээр танаар өөрчлөгдсөн, танаар зөвтгөгдсөн тэр нэгэн байхад та туслаарай эзэн. Сул дорой биднийг та уучлаарай эзэн. Бидний итгэл зөвхөн Христ тэр загалмаа дээр байхад та туслаарай эзэн. Есүс ээ. Бид үнэхээр хүлээн зөвшөөрч чаддаг байхад туслаарай эзэн. Бид үнэхээр хэн нэгнээр өөрийгөө хэмчихгүй байхад туслаарай. Бид ямар нэгэн эд материалаар өөрийгөө хэмчихгүй байхад туслаарай. Бид ямар нэгэн нөхцөл байдлаар дамжуулан өөрийгөө хэмчихгүй байхад туслаарай эзэн минь. Есүс үнэхээр тандаа талархъя. Бүх алдрыг өргөн эзэн Есүс Христийнхаа нэрээр залбирч байна. Аамен. Эзэн алдарших.